Орой минь төргий үзэгч та бүхэнд энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаараа төлөвлөж байна. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрийг студиэс хүрэхээр хөтлөгч Баян Жаргал, Дэлхийн мэдээний орчуулагч редактор Баярбат, мөн спортын редактор Цолон Баяр нар ажиллаж байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр дээрлэхэлт хүчирхийллийн асуудалд сургуулийн захиргаа ямар ч хариуцлага ярьдаггүй. Наранбаяр үеийнгийн дээрлэхэлтийг арилгахын тулд аюул хүнс сүлжээ бий болгоно. Үеийнгийн дээрлэхэлд үйлдсэн хүүхэд ихтэйд сургуульд элсэхэд хориглох зохицуулалт байхгүй. Rio Tinto Монголын засгийн газрын саналыг хүлээн авсангүй. Гадаадын банк орж ирэхэд зээлийн хүү шууд буурна гэж ойлгох нь өрөөсгөл юм а. Цахилгаан тээврийн хэрэгсэлтэй явган хүний замаар зорьсон тохиолдолд 20,000 төгрөгөөр торгоно. Америк нэгдсэн улс зарим орнуудын эсрэг тогтоосон газрын төсний хоригоо түр хугацаанд цуцлах талаар Трамп мэдэгдлээ. Путин Трамп нар Иран, Украин, Венесуелийн асуудлаар утсаар ярьлаа. Товчид танилцуулсан болон бусд мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргэе. Цахим орчинд насанд хүрээгүй ерөнхий боловсролын сурагчид эмэгтэй хүүхдийг хэрцгийгээр зодож хүчирхийлж байгаа видео бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн бол өсвөр насны сурагчдын зүгээс үеийнгийн сурагчдыг дээрлэхдэг бүлэг байдаг талаар ярьж байна. Энэ ерөөсөө гэрийн хүмүүжил. Тэр хүүхд жоонт сурах нь мөнгөтэй байх ч огт хамаагүй хүүхдээ хүмүүжүүлцгээе угаасаа энэ бол чухал. Хүүхдээ зөв хүн болго. Энэ орчны хүүхдүүд бол ер нь тийм мөнгө ярьдаг айгүйх. Би тийм орон суусан, тийм байран сайхан амьдардаг, би тийм баян манаа тэтэнд хөрөг олдог. Уучлаарай. Зүгээр хүмүүжлтэй анхаар. Ангийнхын хүүхдүүд зодтолгээд өөр ангийн хүүхдүүд зодтолсон байхгүй. Тэгээд бэртсэн. Тэгээд яг нөгөөдлийн эцэг их тоохгүй юм билээ. Тэгээд бас нэг юм явагдсан байхгүй. Манай анги хүүхд рүү аягүй олон хүүхдүүд чадчихад за би энд байгаагүй шүү. Намайг бити энд байсан гээрээгээд тийм мессеж явуулсан байна. Одоо энэ ч одоо нэг юмсны бас дарамт шахалт тийм ээ. Ер нь энэ хүүхдүүдийн тал дээр арга хэмжээ авч чадахгүй аягүй сул байгаа байхгүй. Одоо дээрлэхэлтэнд өртдөг энд ийм амар хүүхдүүд явдаг гэж би хүүхдүүдийн амнаас ингээд хажуугаар явж байгаа хүүхдүүдийн амнаас хүртэл би сонсч ирсэн орол дотор тий байж боломгүй одоо зэрлэгч цаашаа байж боломгүй энэ үйлдэлийн дунд бидний хүүхдүүд ингээд сайхан сураад хүмүүжээд явж байгаа гэд бид нар ингээд тайван байж явах хэрэгтэй гэж тий ер нь тэгж боддгийг штэ зүгээр л ил болго тий хүүхдүүд ингээд Шангилыг орцонд ордیں۔ Арч тэр арчид ямар ч камер байдгүй, ямар ч хамгаалагч нар байдгүй. Тийшээ орж хүүхдүүд яадаг. Би энэ бодлоо. Өмнө нь зөндөө тийм тохиолдсон, зөндөө бичлэг тарж ирсэн. UB драма гэх тийм бичлэг байдаг. Тийм аккаунт байсан. Тэр бас сүүл таагдсан. Гэхдээ тэрнэр бол бүх охтууд Монголын ер нь одоо яг 2007 оноос 9 оны 10 оны хүүхдүүд ер нь бүгд байгаа. Тэр задуус өмнө бол тэгэл ер нь сэтгэл зүгээр айгүй хунж байгаа л та. Тэгээд найзуудаа харах ирэхгүй болно. Тэр чинь аим зовд юм билээ шүү дээ. Бахимах авчираад ер нь бахимахаар энэ чимхэд зодсон хүүхдүүд нь тэгэл их мэдлэлтэй том гэсэн хүмүүс л явд юм да. Ер нь энэ тентхий янз бүрийн ямар ч хамаагүй хүүхдүүдэд асал үүсэх гээл жинаа мэдхүү гээл тэгж явж идэв. Ер нь бол тэгэл эцэг эхтэн сайн их өстэй оцнуудын сайн шалга. Тэгээд эхтэй хүүхдүүд л их анхаарал тавьдаг юм санагддээ шүү. Охтуудтай нэг анхаарал тавьдаг. Охтуудын арга хэмжээ авч ивэл одоо тэгэл болно да. Дээрх сурагчийн хэлсэнчлэн 130 дугаар сургуулийн Ахлах ангийн сурагчдын дунд үеийнгийн дээрлэхэлд удаа дараа гарч байсан гэдгийг эцэг эхчүүд нотолж байгаамаа. Зарим хэрэгээр шүүхээр явж байна. Энэ асуудлаараа боловсролын сайд Наранбаяр үеийнгийн дээрлэхэлтийг арилгахын тулд аюулгүй сүлжээний бодлого яаралтай боловсруулна гэж мэдэгдлээ. Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 11-р ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож хүчирхийлсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ болон нийгмийн анхаарлыг татж байна. Завуг асуудалтай холбоотой боловсролын сайд байр суурь илэрхийллээ. Ингэхдээ сургуулийн орчинд гарч байгаа альва дээрлэхэлт хүчирхийллийг огтхонч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцолж холбогдох байгууллагуудтай хамтран уг асуудлыг шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг ч мэдэгдэж байгаа юм а. Мөн сургуулийн аюулгүй орчныг хангах сургуулийн дотоод хяналт сэтгэл зүйн зөвлөгөөний тогтолцоо сургуулийн нийгмийн ажилтны үүрэгч мөн дагаад хүндэгдэж байна. Энэ хүүхэд хамгааллын хуулийн 25 дугаар зүйл дээр би энэ дээр бас бид бас цацж байгаа хүмүүс дээр бас хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь хүүхдийн асуудал шүү дээ. Дээрлэхэлт бол байж болохгүй л дээ. Тэгээд тийм учраас би түрүүнд бас өгсөн ярилцлагатаа хэллээ.
бид өнөөдөр энэ үе тэнгийн дээрлэхэлтийг бол энэ аюулгүй сүлжийн хүрээнд авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл сургууль дотор, сургуулийн гадна, гэр бүлийн хүрээнд. Энэ дээр одоо хүүхдийн аюулгүй байдлыг хангахын аюулгүй сүлжээний иж өргөн бодлого хэрэг одоо бид боловсруулж эхэлж байгаа ажлын хэсэг нь бол өнөөдөр ажлын хэсэг нь бол хуралдаад ингэ эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ аюулгүй сүлжийн хүрээнд бид авч үзэх ёстой. Хоёрдугаарт нь бол өнөөдөр энэ нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн анхдагч хуулийн төслийг бид өргөн барих бэлтгэл ажлаа хангалаа. За үзэл баримтлал нь батлагдсан. Засгийн газраар одоо оруулж танилцуулаад засгийн газраас өргөн баригдахын процесс нь юм. Гэхдээ тухайн энэ хуулийг чухам их хурлын гишүүн барих уу, засгийн газар өргөн барих уу гэдэг нь бол энэ бол одоо нээлттэй асуудал. Боловсролын сайдын хувьд үе тэнгийн дээрлэхэлтээс ангижрахын тулд бусад улс орны жишгийн дагуу энэхүү захим орчинд хүүхдүүдийг хүчирхийлүүлж буй зураг бичлэгүүд олноор нийтлэгдээд байна. За эдгээрт хатуу арга хэмжээ авч цаашид 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээг бүрэн хязгаарлах хуулийг хэрэгжүүлнэ гэдгийг ч хэлж байна. Энэ хуулийн төсөл бид ингэж өргөн барьж ингэж явснаар юу болох вэ гэхээр ер нь 16 хүртэлх насны хүүхдийг яг нийгмийн сүлжээнд орохыг нь бол хязгаарлах, хориглох ийм залтууд орж ирж байна. Өнөөдөр жишээлх юм бол Австрали улс яг энэ хуулийг 23 оны 1 сарын 1-ээс эхэлсэн шүү дээ. 24 оны 1 сарын 1-ээс энэ хуулийг гаргаж ирээд ингээд. Тэгэхээр энэ Австрали дахь хуулийг ингээд хэрэгжүүлснээр 4 сая гаруй ийм одоо аккаунт хаагдсан гэж байгаа юм. Тэгэхээр ийм байдлаар бид бас энэ чинь нийгмийн сүлжээнд хүүхдэд зориулсан өөрийнх нь бас сурч дэвжигдэн хэрэгтэй ийм зүйлс нь байх болохоос биш ийм янз бүрийн бичлэг явуулж идэг, янз бүрийн одоо байдлаар хүүхдийн эрхэд халтж идэг, хүүхдийн өөрийнх нь одоо бусад асуудлыг дэлгэж одоо олонний өмнө хүүхдийн нэр хүндэд халтж идэг ийм зүйлүүдийг бид хүлээмжшүүлж болохгүй гэж харж байгаа. Түүнчлэн хүүхдийг үе тэнгийн дээрлэхэлтээс бүрэн ангижрахын тулд сургууль эцэг их гэр бүлийн орчинд ч аюулгүй сүлжээг бий болгох бодлогыг яамны зүгээс боловсруулж байгаа гэдгийг ч хэлж байгаа юм а. Ингээд сүүлийн саруудад сургуулийн орчин дах ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож бичлэг хийх, цаашлаад нэгнээс мөнгө нэхэж бичлэгээр шантаажлах, улмаар цахим орчинд нийтлэх зэрэг үйлдэлүүд ихээр гарч байгаа нь боловсролын салбарт бодит арга хэмжээ, хатуу хяналт хууль шаардлагатай байгааг харуулж байгаа юм а. Жишээ авахад бүгд найрамдах Солонгос улсад үе тэнгийн дээрлэхэлтийн эсрэг хүчтэй арга хэмжээ авч эхэлсэн. Монгол улс ч арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг олон нийт гаргаж эхэллээ. Тухайлбал сурагч байхдаа бусдыг дээрлэхсэн бол ихтэйд сургуульд элсүүлдэггүй байх тухай санал юм а. Үе тэнгийн дээрлэхэлтийг захим хувийн бүртгэл тэмдэглэх санаачлагыг боловсролын салбарын зүгээс хүүхдийн сурч боловсрох эрхэд халдна гэж үзэж дэмжээгүй. Мөн дээрлэхэлт үйлдсэн хүүхдийг ихтэйд сургуульд элсүүлэхгүй байх талаар одоогоор эрх зүйн тодорхой зохицуулалт алгаа. За бүгд найрамдах Солонгос улсад үе тэнгийн дээрлэхэлтийг онцгой анхаарч энэ чиглэлд хатуу бодлого хэрэгжүүлж эхэлжээ. За сурлагын амжилт өндөр байсан 45 сурагчийг тус улсын зарим их сургууль дээрлэхэлтийн бүртгэлтэй гэсэн шалтгаанаар элсүүлэхээс татгалцсан байна. За өмнөд Солонгосын их сургуулийн элсэлд ихэвчлэн шалгалтын оноо, дүнгийн голч, ангийн зэрэглэл зэрэг академик үзүүлэлтэнд толгуурлаг байсан бол энэ жилээс эхлүүлээд дээрлэхэлтийн түүхийг элсэлтийн шалгуурт харгалзах болжээ. За мөн их сургуулиуд төрийн байгууллага, зарим хувийн компаниуд тухайн мэдээллийг харах боломжтой болох юм байна. За харин манай улсад дээрлэхэлд үйлдсэн хүүхдийг ихтэйд сургуульд элсүүлэхгүй байх зохицуулалт одоогоор алга байна. За ихтэйд сургуулиудын эзэлтийн албаны мэдээлснээр оюутан элсүүлэх журманд ийм заалт тусгагдаагүй байгаа тул босго оноогоо давсан сурагчид ихтэйд сургуульд элсэх боломжтой хэвээр байна. За үүнд зарим оюутнууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Тэдний хэлж байгаагаар өөрийн хүссэн эмнэлэгчлэр суралцахаар элсэн ч өмнө нь дээрлэхэлд үйлдэж байсан сурагчтай хамт суралцах нь таагүй мэдрэмж төрүүлдэг бөгөөд зарим тохиолдолд сургуулиасаа сэлжихээс өөр сонголтгүй болдог гэжээ. Ер нь бол угаасаа багш магштай яриад бол нэг юм байхгүй. Тэгээд тэдэд ер нь сургууль мөргөлөөс алдсан дээр гэж бодож байна. Тэгвэл угаасаа тэгээд нэг дээрлэхээс сурцсан хүүхдээ бол бараг сөгсөн төгслөөл тэглэх. Тэгвэл нэг хувийн ирдэг бичдэг шүү дээ. Тэрнээс нь шалтгаалаад тэгэл 20-50 гэж болох л зөндөл тийм байлт харангуут. Тэр ч одоо хүний хувьд сурах ёстой. Гэхдээ дээрлэхтийн тэр чинь ямар шалтгаан юунаас бол сайн тавтаах хэрэгтэй шүү дээ. Тэр хүний хваар үлгийн шинжтэй их бичлэг. Одоо сургуулийн зүгээс гэдэг юм уу ер нь бас жоохон шийтгэл оногдуулсан зүйл бахаа гэж бодож байна. Сургуулиас чөлөөлөх одоо жишээ нь одоо 2-3 удаагийн давтамжаар тэгвэл сургуулиас чөлөөлөх юм байна.
За үтэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор урт хугацааны аян зохион байгуулах, сургуулиудыг сэтгэл зүйч нийгмийн ажилтнаар хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч тодорхой үр дүн хангалтгүй хэвээр байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дээрэлхэлт үйлдсэн тохиолдолд ямар хор уршиг хариуцлага хүлээхийг тодорхой ойлгуулж, бодлогын түвшинд анхаарахгүй бол ийм төрлийн хэрэг зөрчилөө нэмэгдэх эрсдэлийг анхааруулж байна. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах зохицуултыг хуульд оруулах санаачлагыг Монгол Улсын ерөнхийлөгч гаргасан. Уг хууль нь парламентын дархлааг унгаана гэсэн болгоомжлол зарим улс төрчдөд үүсэт байна. Харин гадны улсуудад парламентын дархлааг хамгаалах үүднээс энэ зохицуулалт байдаг гэдгийг судлаачид тодорхойлж байна. Сүүлийн үед ерөөсө парламентын гишүүдийг эргүүлэн татах ийм одоо хуультай улс орнууд бол цөөнгүй болж эхэлж байна. Жишээлхэд одоо миний мэдж байгаагаар жишээлбэл Турк шүү дээ. Туркд жишээлбэл 2 сарын турш парламентын хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоо оролцоогүй байх юм бол эргүүлэн татчихулна гэдэг ийм залт багч. Жишээ нь бол одоо бүгд Польшоор туссан бол үндсэн хуулинд бол байдаг л да 101-р залт нь ямар залт өгдөг бол хэрвээ ашиг олох зорилгоор нийтийн санхүүгээс аливаа нэгэн үйл ажиллагаанд оролцсон байх юм бол Сенат буюу дээдийн гишүүн, Сейм гэдэг парламентын гишүүн, тэгээ орон нутгийн өөр удирдах байгууллага Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг үндсэн хуулийн зэц рүү эргүүлэн татах үндсэлтэй гэж өгж болно гэсэн асуудал байдаг. Тэгээд зэц нь бол шийддэг л дээ. Ариуслах сахилгаас мултарна гэдэг юм уу? Хэрэг хийчээд гишүүний дархан ирэхээр хаацаалагдана. Шүүх хуулиас гадуур байна гэсэн ойлголт дээрээсөө дэлхий дээр байхаа болцсон юм байна. Заавал нэг тийм хяналтын тогтолцоонд нийтээрээ байдаг. Герман, Франц гэж Европын уламжилт парламентын засаглалтай улсууд байна. Япон байна. Ихэнх нь бол их хурлын гишүүдийн сахилга ёс зүйг хариуцлага тусгай хороод, байнгын хороод, дэд хороо, олон хороодтай. Тэгээд ихэнх тохиолдолд энэ парламентын засаглалтай улсуудад бол парламентын гишүүдийг энэ сахилга ёс зүйн асуудлаар эргүүлэн татах нь бол нийт парламентын гишүүдийн 3/2-ын саналаар гэдэг бол түгээмэл юм байна. Их олон орны хуулинд тэгж заасан байна. Манайтай бол тогтолцооны хувьд огт адилгүй одоо юу гэдгийг үнэлэхүй хаан засаглалтай гэдэг юм уу, үнэлэхүй цэргийн дарангуйлын засаглалтай, эсвэл үнэлэхүй шашны дарангуйлын засаглалтай улсуудад бол тэр нөгөө депутат гэдэг юм уу гишүүд нараа ондоо сонгогддог. Бас тэр сахилгын хууль тогтоомж нараа өөр хондоо шариатын хуулийн тэргээ явцдаг байхгүй цаашаага. Ихэнх арчилсан улсуудад бол заавал хяналтанд байна гэж. Тэгэхээр нөгөө яг сонгуулийн тогтолцоонд саргаж байна л да. Хэрвээ мажоритар тогтолцоогоор сонгодог бол ард түмэн гэдэг юм уу сонгогчид өөрсдөө хянаад байна. Тойрог дээр хянаад байна. Тэ. Хэрвээ холимог тогтолцоотой гэдэг юм уу эсвэл бол дан пропорционал тогтолцоотой байх юм бол нөгөө нам нь хянагдаад байна. Намын ард түмэн хянаад байна. Нам өөрөө гишүүдээ хянаад байна гэдэг юм те. Ийм олон үе шаталтай хяналтын тогтолцоотой. Иргэний зэрэг ногоон намын дотоод зөрчилдөөний улмаас хоёр талд хуваагдсан нөхцөл байдал үүсэт байна. Намын зарим гишүүд өчигдөр намын онцыг хурлаа зарлаж, намын дарга Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг мэдээлж байсан. Харин Батбаатарын зүгээс уг шийдвэрийг хууль бус гэж үзэж, намын дүрмд онцыг хурал гэх зохицуулт байхгүй, өөрийг нь албан тушаалаас нь хасах хинч байхгүй хэмээн мэдэгдлээ. Иргэний зэрэг ногоон намынхан 2 хуваагдаад байна. За тодруулбал Иргэний зэрэг ногоон намын дэд дарга С Батбаатар, улсын хурлын гишүү Эр Батболд нар тэргүүтэй гишүүд өчигдөр онцыг хурлаа зохион байгуулж, намын дарга Батын Батбаатарыг намаас хасах шийдвэр гаргасан. За улмаар намын шин даргаараа улсын хурлын гишүүн Батболдыг 73.3% саналаар сонгосон байдаг. За харин нөгөө талд байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайд Батын Батбаатар тэргүүн дэд дарга С Батбаатар мөн Иргэний зэрэг ногоон намаас сонгогдсон улсын хурлын гишүүн Батболд нар нь албан тушаалд нэгсэн. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас намыг инхүү хагалган буталгаж байна хэмээх тайлбарыг хийгээд байна. За мөн дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэж намын дүрмд онцыг хурал гэж зохицуулалт байхгүй гэсэн тайлбарыг хийж байна. Одоо нэр бүхий хүмүүс тухайлах юм бол Эр Батболд, Т Батардан, Эм Амар Тунгалаг, С Батбаатар нарын гишүүд иргэд зохион байгуулж өчигдөр 3 сарын 9-ний өдөр намын онцыг хурал гэдэг зүйлийг хийсэн ингэж мэдээлэл хэрэгслэр
мэдээллийг авсан. Тэрхүү явуулж байгаа дөрмийн бус хууль бус үйл ажиллагаанд нь манай намын дэд дарга нар, дүүргийн намын дарга нар очиж хууль бус энэ ажлаа битгий явуулаад зогсоох шаардлагатай. Энгийн гишүүдийг төөрөгдөлд оруулж ийм зүйлийг нь буруу гэдгийг илэрхийлэхээр очсон. Хамгаалтын алба гаргаж хүмүүсийг оруулж тэр байр суурийг илэрхийлэх, төөрөгдөлд орж байгаа буруу мэдээлэл авчиж байгаа гишүүдэд зөв байр суурь хүргэх, албан ёсны байр суурийг хүргэх тэр боломжийг нэгдүгээрт олгоогүй. Хоёрдугаарт нь намын дүрмэнд онцгой хурал гэж байхгүй. Харин нөгөө талд иргэний зориг ногоо намаас сонгогдсон улсын хурлын гишүүн Батболд болон зарим гишүүд намын үйл ажиллагаа санхүүжилт болон улсын дээд шүүх дүрмийн асуудал үүсч 4 удаа буцаагдсан. Түүнчлэн нам удирдлаггүй одоогоор намын дүрмгүй явж ирсэн. Ингээд улсын дээд шүүх бүртгэхээс намын дүрмийг татгалцсан гэдгийг хэлж байна. Тэр хүн бол тамга тэмдэг өгөхгүй. Гэхдээ энэ шийдвэрийг одоо дээд шүүх л гаргана шүү дээ. Бид нар ямар ч улсын хурлынхаа шийдвэрийг дээд шүүх рүү хөргүүлнэ. Одоо дүрмгүй байгаа л гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо бол манай нам ямар ч дүрмгүй. Одоо энэ дүрмийг дээд шүүх бүртгэж ижил дүрмтэй болно шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо бидний боловсруулсан одоо тэр дээд шүүх рүү мэдүүлэх гэдэг дүрм бол хуульд нийцсэн байгаа. Ийхүү намын удирдлагын асуудал хоёр талд зөрчигдөж аль тал нь хууль ёсных вэ гэх асуулт ч үүнээс урган гарч ирж байна. Улс төрийн нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй байгаа намын гишүүд төдийгүй сонгогчдын итгэлд ч сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. За үүнээс гадна байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайд Батын Батбаатар нь ерөнхийлөгчийн сонгуульд иргэний зориг ногоо намаас нэр дэвших болсон тул за ийхүү эсэргүүцэн намыг дотроос нь хагалган бутлахж байна гэх тайлбарыг мөн өгөөд байгаа юм. За ингээд эцсийн шийдэл нь улсын дээд шүүхийн хууль эрх зүй шийдвэрээр тодорхой болох юм. Монгол улсад гадаадын банк орж ирэх асуудал сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүрээнд идэвхтэй яригдах болсон. Зарим нь энэ нь зээлийн хүүг бууруулж банкны салбарт өрсөлдөөн бий болгоно гэж үздэг бол нөгөө хэсэг нь эрсдэл дагуулж болзошгүйг сануулж байгаа юм. Монгол улсын одоогийн хууль эрх зүйн орчноор гадаадын банк манай улсын зах зээлд хэд хэдэн хэлбэрээр нэвтрэх боломжтой. Тухайлбал төлөөлөгчийн газар нээх, салбар байгуулах, дотоодын банкнд хувь эзэмших, мөн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах зэрэг хувилбарууд байгаа юм а. Гэсэн хэдий ч манай улсад гадаадын банкны салбар бодитоор нээгдээгүй хэвээр байна. Холбогдох мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар үүнд зах зээлийн хэмжээ, хууль эрх зүйн шаардлага, эдийн засгийн эрсдэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Нөгөө талаар гадаадын банк орж ирлээ гэд зээлийн хүү шууд буурна гэж ойлгох нь өрөөсгөл гэж эдийн засагчид анхааруулдаг. Учир нь зээлийн хүү нь инфляц, хадгаламжийн хүү, төв банкны бодлогын хүү зэрэг эдийн засгийн суур үзүүлэлтүүдтэй шууд холбоотой юм а. Бидний мэдж байгаа гэдэг Монголыг сонирхоод ороод ирсэн тийм олон гадаад банкуд яг өндөө бодтойгоор байхгүй. За яг нэг ямар гарц байна гэхээр өнөөдөр байгаа Монгол үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн банкуд тийм ээ, Азийн хөгжлийн банк, олон улсын санхүүгийн корпорац, Европын цэргийн босод хөгжлийн банк энэ хэдийнхаа ерөнхийдөө манай одоо системийн банкуудад эзэмшдэг хувийн нэмэгдүүлэх юм арга замаар ерөнхийдөө бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг бас мөнгөний өсөлт нэмэгдүүлэх юм арга зам. Энэ бол хамгийн шийдэх хийчих боломжтой. Түргэн арга бүхий ерөнхийдөө цаа эзэмшиж 5% гэдэг тэр ерөнхийдөө хаалтуудаа хязгааруудаа ингээд ерөнхийдөө нийт төргөн хууль банкны тухай хуулинд өөрчлөлт оруулаад энэ асуудал шийдэх юм бол тэр одоо өнөөдөр ерөнхийдөө энэ хөгжлийн банкуд бол Монгол бид нар тэр системийн банкудад нэг биш систем банкд хөрөнгө оруулахад бэлэн байна гэж сонирхоод байгаа байхгүй. Тэр энийг бол ингээд хамгийн түрүүнд хийчих юм байна. За яг арилжааны гадаадын банкуудыг үгүй Америк нэгдсэн улс юм бусад орнуудад байх бол үндэ бол яг одоогоос Монголыг сонирхоод орчих гэсэн бод юм байхгүй байгаа. Энэ дээр юу гэдэг юм арилжаа манай дотоодын банкуд юу гэдэг юм уу одоо юм саад хязгаар юм болсон бол юм байхгүй байгаа. Монголд гадаадын банк оруулах асуудал нь эдийн засгийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах боломж гэж үзэх тал бий. Гэхдээ үүний зэрэгцээ дотоодын банкны салбарын тогтвортой байдал, санхүүгийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдг нь бодлогын түвшинд чухал асуудал хэвээр байгаа юм а. Монгол Улсын засгийн газар Rio Tinto-тэй хэлцээрийн ширээнд 2025 оны намраас хойш суусан. За үүнд одоогийн байдлаар бол хэлцээр талууд одоо тодорхой шийдэлд хүрч чадаагүй хэлцээр үргэлжилж байна. За Монгол Улсын засгийн газар Rio Tinto-тэй 2009 онд анх оюутлогын гэрээг байгуулсан байдаг. За уг гэрээний нөхцөлд бол зээлийн хүүг бууруул 7 жил тутамд бууруулах, за менежментийн үр ашгийг монголчууд хүртэх гэсэн хэд хэдэн гэрээний нөхцөл одоо биелэгдэж ирээгүй гэдэг нь за оюутлогын хянан шалгах төр хорооны сонсголоор бол
жил болсон. За ингээд Монгол Улсын засгийн газраас Rio Tinto-д бол хэд хэдэн шаардлагыг тавьсан ч за Rio Tinto-гийн зүгээс бол одоогийн байдлаар тодорхой одоо хариу хүрээгүй буюу за талууд бол яг нэгдсэн одоо саналууд дээр бол тодорхой шийдэлд хүрч чадаагүй өнөөдрийн хүлээлгэн хүртэл одоо 3 сар хүртэл уг хэлэлцээр үргэлжилж байна. За хэлэлцээр бол оны 2026 оны 1 сарын сүүлээр бол дуусна гэсэн төлөвтэй байсан боловч энэхүү одоо үргэлжилж за Монгол Улсын засгийн газраас дараах одоо шаардлагыг бол Rio Tinto-д тавиад байна. За Монгол улсад ноогдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, за 2026 онд багтааж, за ноогдол ашгийг хуваарлах, за хувь нөлөөлөгчийн зээлийн хүүг бууруулах, за менежментийн төлбөрийг бууруулж 2030 оноос оюутлогоо компани менежментийн хувьд биедэн ажиллах, за онтрэ компанитай холбоотой тусгай зөвшөөрлийн асуудлыг за Монгол улсын үндсэн хуулийн 6-2 заасан буюу байгалийн баялагын өгөөжийг дийлэнх ард түмэнд ноогдуулна гэсэн зарчимд нийцүүлэх гэсэн дээрх шаардлагыг бол Rio Tinto тавьсан боловч за уг шаардлагыг өнөөдрийн байдлаар бол хамгийн сүүлд уулзсан хэлэлцээрээр бол Rio Tinto бол тодорхой одоо сансан түвшинд нь бол уг шаардлагыг хүлээж аваагүй. Тэгэхээр зээл хэлэлцээрийн хугацаа бол цаашид үргэлжлэх болж байгаа. Эзэн имам жиргэн усаахдаг гэд өмнө хэлчихсэн. Алтыг наваад авдрыг хайж болохгүй. Хариултууд бол нэг хэлэхэд бидэнд таалагдахгүй менежментийн төлбөр 40% гэж ярьжсэн 30% болцсон байж байна. Зээлийн хүү биднээсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагууд үнэлээд өгч байгаа зээлээс бараг 2 дахин шахуу өндөр хүүтэй зээлээ бууруулахгүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зүрхээс ашиг хүртээд нэг тал нь ногдол ашиг хүрэхгүй байгаа нь бол тэнцвэргүй байна шууд өдрөө биш байна л гэж бид үзэж байгаа. Талдурхан тээзүү өөрчлөгдсөн санхүүжилт зарласан бидний фолт биш. Энэ нь бол хөрөнгө оруулалтын гэрээгээр өөрчлөлтсөн талын буруу. Энэ бүх бурууг яагаад Монгол улс өөрөх ёстой гэж. Оюу толгойн төслөөс Монголын талын ашиг хүртэх хугацааг урагшлуулж ногдол ашиг хүртэх ёстой гэдэгтээ санал нэг байна. Төслийн үр өгөөж хүртэх хугацааг урагшлуулахын тулд ерөнхий сайд таны тавьж буй тодорхой бүтээлч санаачлагуудыг судалж үзэхин илэрхийлж байна. Дараагийн мэдээллийг хүргэе. За он гарснаас хойш инфляцийн түвшин аажмаар саарсаар за 3 дугаар сарын байдлаар инфляц 6.5% та гарлаа. За 2025 оны яг үдээд буюу 2025 оны 3 дугаар сард бол инфляцийн түвшин 9.6% та буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 9.6%-аар өссөн бол за жилийн хугацаанд одоо яг өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээ хүнсний бараа бүтээгдэхүүн 6.5% өсөлттэй гарсан байна. За хүнсний бараа унгаа усны бүлгийн хувьд бол хамгийн гол хөрлөг бол ерөөхдөө махан бүтээгдэхүүний үнэ өсөлт бол гол нөлөөг бол эзэлж байна. Тухайлх юм бол махан бүтээгдэхүүний бүлгээрээ нийт 18.1%-ийн өсөлттэй байснараа за 6.51% инфляцийн 1.7%-ийг бол тайлбарлаж байна гэсэн үг. За үүний дараа бол хүнсний ногооны бүлэг байна. За хүнсний ногооны бүлэг бол жилийн 30.6%-аар өссөнөөр бол инфляцийн 10.6%-ийг бол бүрдүүлж байна гэсэн үг. Буурж байгаа бол яг хэд хэдэн шалтгаанууд байна. Нэгдүгээр бол мэдээж инфляц суурийн нөлөөгөөр буурдаг тийм. Тэгэхээр өмнөх оноос хэдэн одоо үн өссөн бэ гэдэг дундаж индексийг харуулдаг учраас өмнөх оны өсөлт нь нөгөө өндөр байгаад ирчингүүд нэг буурдаг. За инфляцид гол нь нөлөөлдөг махны үн тэгвэл одоо за хүчит чанхар зах дээр ямар байгааг бид сурвалжилсан. За хүчит чанхар захын хувьд бол нийслэлийн хэмжээнд за жижиг зах худалдааны төвүүд бол махныхаа татан авалтыг хийдэг. За 21 аймагаас бол малчууд чейнжүүд махаа нийлүүлдэг. За томоохон одоо зах худалдааны төв байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хүчит чанхар зах дээр бол килограмм үхрийн махны үн за 28 27 мянган төгрөгтэй. За стаскуугаас хамаарат бол өөрөө. За ямааны махны хувьд бол 18 мянган төгрөг. За хоньны махны хувьд бол 19-с 21 мянган төгрөгийн үнэтэй. За оны өмнө бол за 1 кг хоньны махныг ойролцоогоор 17 мянган орчим. За үхрийн мах бол 21 мянган 24 мянган орчим төгрөгийн үнэтэйсэн бол за он гарснаас хойш энэ хүү одоо махны үн бол харьцангуй өссөн байна. За Улаанбаатар хотын хэмжээнд бол махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж за үнийн өсөлтийг доктортой барихаар бол жил бүр нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Гэсэн хэдий чинь нөөцийн махны одоо худалдааны үр нөлөө бол төдийлөн ажиллахдаггүй байгаа нь бол махны үнийн өсөлтөөс харагдаж байгаа. За нөөцийн махны хувьд бол чанарын хувьд бол иргэд бас шүүмжилдэг. Дийлэнх нь одоо яс байдаг гэдэг шалтгаанаар бол иргэд нөөцийн махны худалдан авалт хэдий сайн байдаг ч гэсэн за махны үнийг докторжуулах хэмжээнд бол нөлөөлж одоо чадахгүй байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. Мах бол үнэтэй байна одоо сая хоньны мах 21 мянгаар авлаа. Өөр нь бол сая чинь би чинь урд нөлөө хүчин бас 2-3 мянгаар өссөн байсан баха. Өмнө нь харьцангуй уул нь 2 жил нэлийн өмнө бас их гайгүй байсан шүү дээ. Ногоо үнэтэй өсөд байх. Тэгээ мах бол 27 мянга гэж
За ер нь бол айгүй өндөр үнэтэй нөө хоньны мах бол 19 мянгатай л өнөөдөр авлаа шүү дээ. Оны эхэнд ийхүү Монгол банкны зорилттой түвшинд инфляцийн түвшин хүрлээ. За оны дунд болон төгсгөл үед цаашлаад инфляци яах вэ? Ямар түвшинд хүрэх вэ гэдэг нь бол за дотоод нөхцөл байдлаас илүүтэйгээр за гадаад нөхцөл байдал буюу за Иран, Америк зэрэг одоо дэлхийн одоо энэ дайн одоо цэргийн үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдал цаашид энэ жилийн турш нөхцөл байдал хаашаа ирэхээс хамаарч бол манай улсын хувьд инфляцийн түвшин бол хаашаа явах гэдгээс хавлна. Өөрөөр хэлэх юм бол эдгээр одоо гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад за нүүрсний үн цаашаад энэ тээвэрлэлтийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үн өсөх зэрэг нь бол эргээд манай улсад бол дотоодод инфляц болж орж ирдэг. Тэгэхээр гадаад нөхцөл байдал хэр тогтвортой хахаас хамаарч Монгол банкны зорилттой түвшинд хүрсэн энэ 6.5% гэдэг инфляц цаашлага өсөх үү одоо буурах уу гэдэг нь бол илүү тодорхой болно. Одоо энэ ойрхон тоондод болж байгаа үйл явдал байна тий. Тэгэхээр чинь энэ чинь нөгөө нэг одоо Ормозын хаалгыг хаагаад хийчихаар Хятад өөрөө тэр сувгаас одоо бараг 30-40% шатхуунаа Сауди Араб, одоо Иран, Венесуэл, Америк одоо зэрэг улсуудаас авдаг. Тэгэхээр энэний тодорхой хэмжээний хувь нь ингээ богдчихоор Хятадд юмны өсөх магадaltaй. За нөгөөтэйгүр олон улсын зах зээл дээр одоо барил шатхууны үн доорсог юуны Ираны нөхцөл байдал орцгоос өмнө одоо барил $72 байсан тий. Тэр маань бол одоо бол ингээд $90 бол ингээд явж байгаа. Тэгэхээр шатхууны үн аль хэдийнэ бараг нэг 10-20% ингээд өсчдөг. Тэгэхээр энэ манай олон улсын бид ч олон улсын үнээр бас худалдаа авч хийдэг. Тэгэхээр дизелийн үн дээр бол тодорхой хэмжээгээр ингээд өсөлт ороод ирчих юм бол энэ өөрөө нөгөө компаниудын зардал дээр ороод ирнэ. Энэнгээр бас дамжаад манай инфляцид ингээд нөлөөлөх юм эрсдүүд бол байгаа. Нөгөө талдаа оны эхний үедээ энэхүү инфляцтай нам доор бууж ирсэн нь бол Монгол банк болон санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн хэрэглээний зээлийг хязгаарлаж өр орлогын харьцааг чангалсан Монгол банкны хувьд бол 2025 оны 3 дугаар сараас хойш мөнгөний бодлогын хүүг за хатуу төлөвт барьж ирж инфляцийг одоо нам доор түвшинд барихаар бодлогын хүүг бол хатуу түвшинд барьж ирсэн одоо үр нөлөө бол энэхүү одоо гарч ирж байна гэж үзэж байгаа. Одоо сая 6.5 гарсан дээр үнэлэхэд бол 3 сард бол бодлогын хүүг тодорхой буурах орон зай үүсэж байна гэсэн үг. Гэхдээ яг бууруулна гэж бол гэсэн үг биш те. Яг тэгэхээр бодлогын чинь 6 сарын дараа эффект нь юу н орж ирдэг учраас бид 6 сарын дараа инфляц яах вэ гэдгээ харах хэрэгтэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Цахилгаан тээврийн хэрэгсэлтэй явган хүний замаар зорчихыг хориглосон хэрв явган хүний замаар зорчсон тохиолдолд зөрчлийн хуулиар 20,000 төгрөгөөр торгуул ногдуулах юм байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе. За явган зорчигч мафиатай захилгаан дугуй скутерд мөргүүлэх гэмтэх тохиолдол жил тутам өсөж энэ талаар тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй болсон. За тэгвэл 4 сарын 1-ээс захилгаан тээврийн хэрэгслээр явган хүний замаар зорчихыг хориглосон бөгөөд зорчсон тохиолдолд 20,000 төгрөгийн торгуул ногдуулах хуулийн зохицуулалт байна. За нийслэлийн секторын захирамж гараад 4 сарын 10 хүртэл 2 дугаар тээврийн хэрэгслийн хөтөлбөрийн төрөх хязгаарласан байгаа. За энэ хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн зам хөдөлгөөнд оролцох одоо их зүйн зохицуулалтуудыг за насны хязгааруудыг мөн тогтоох маш олон ажиллагаа хэмжээ урт хугацааны дунд хугацааны богино хугацааны ажиллагаа хэмжээ зохион байгуулагдсан. За тухайн одоо цахилгаан тээврийн хэрэгслийг түрээслэгчийн бүртгэгч удирдлагч байгууллагуудтай мөн хамтран ажиллаж уулзалт хийж за GPS-ийн тухайд одоо зарчил хэрэг ордгоо байх тийм ээ. За явган хүний замаар явахгүй байх, каск дуулахтай байх, толтой байх хэрэгтэй гэдэг одоо шаардлагуудыг тавьсан. За мэдээж 14 сарын 10-наас гарч иртээ тэр шаардлагуудыг бол хангасан тээврийн зам хөдөлгөөнд оролцоод явах байх. Ингэхдээ цахилгаан тээврийн хэрэгсэл нөрөө мопедийн ангилал буюу 16-аас дээш насны хүн унах боломжтой болж байгаа техникийн тодорхойлолтоор. Тэгэхээр 16 наснаас дээш хүн каск дуулахтайгаар унж ундаг дугуйн замаар тийм зам байхгүй болвол зорчих хэсгийн хамгийн баруун гал техникээр явна гэдэг төрмийн залтай баримтлаад байна. Энэ дээр цагдаагийн боолгос хяналт тавьж байна. Иргэдийн ч гэсэн үүрэгчтэй иргэдийн оролцоо маш чухал. Цагдаагийн боолгонд ажиллагаанд бас иргэдийг татан оролцуулах хамтран ажиллах нь бол хамгийн тэргуун зорилгоудын нэг. Тэгэхээр иргэд ч гэсэн бас шаардлага тавиад та дугуйн замаар зорчоорой, энэ дугуйн зам байна. Тийм зам байхгүй бол та энэ зорчих хэсгийн нэгдүгээр тусгаарлах зурсаар явах ёстой шүү гэдэг шаардлагуудыг тавьж шаардлагатай. Тэр байдлаар бол дугуйн замд зорчих юм бол та ийм хэмжээний нэгэн байлгүй яг уу. Тээврийн хэрэгсэл бол зориултын замаар явах хэвээр. Ингээгүй тохиолдолд бол явган хүний замаар зорчоод зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйл зааснаар 21-20,000 төгрөг торох их зүйн зохицуулалттай байдаг. За албаныхны хэлж байгаагаар цагдаагийн албан агчид тэр бүр явган хүний зам дээр хяналт тавих боломж хязгаарлагдмал байдаг тул эргээд өөрсдөө соёлтой оролцож шаардлага тавих нь чухал гэдгийг онцолж байлаа.
Утаа тамхи татах нь дэлхийд даяар өршлөн сэргийлэх боломжтой нас баралтын хамгийн том шалтгаануудын нэг хэвээр байна. Иймээс олон улс орон тамхиталтыг бууруулах шинэ арга замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь эрсдэл бууруулах бодлого юм. Сүүлийн жилүүдэд зарим улс орон утаа тамхи татдаг хүмүүсийг шатлалтгүй никотин хэрэглээ рүү шилжүүлэх Английн swap to stop бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Английн засгийн газар swap to stop хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тамхи татдаг хүмүүс цахилгаан тамхины эхлэлээ иж бүрдлүүлж мөн тамхинаас гарах зөвлөгөө дэмжлэг үзүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн гол зорилго нь хүмүүсийг янжуур тамхинаас илүү хор багтай никотин хэрэглээ рүү шилжүүлэх замаар тамхиталтыг бууруулах явдал байжээ. Харин саяхан Английн King's College London болон University of London-гийн судлаачид энэхүү бодлогын нөлөөг үндэслэн судалгааг танилцууллаа. Судалгаанд Английн хүн амын тамхины хэрэглээг сар бүр хэмждэг Smoking Toolkit Study хэмээх томоохон судалгааны мэдээллийг ашиглажээ. Судалгааны дүнгээс харахад хөтөлбөр хэрэгжснээс хойш 1 жилийн хугацаанд ойролцоогоор 125 мянган хүн цахилгаан тамхи ашиглан янжуур тамхинаас гарах оролдлого хийжээ. Өөрөөр хэлбэл төрийн бодлогоор дэмжигдсэн энэхүү хөтөлбөр олон мянган хүнийг тамхинаас гарах алхам хийхэд хүргэжээ. Мөн судалгаагаар цахилгаан тамхи ашиглан тамхинаас гарах оролдлогын хувь өмнөх үеэс 1.5% нэмэгдсэн нь ажиглагджээ. Хэдийгээр энэ тоо жижиг мэт санагдаж болох хэдий ч хүн амын хэмжээнд авч үзвэл маш олон хүний зан үйлд бодит өөрчлөлт гарсныг харуулж байна. Судлаачид цахилгаан тамхи нь эрсдэлгүй бүтээгдэхүүн биш гэдгийг онцолсон боловч шаталт үүсгдэг уламжлалт янжуур тамхитай харьцуулахад илүү бага эрсдэлтэй гэж үздэг байна. Тамхины хамгийн ноцтой ор уршиг нь шаталтын үед үүсдэг мянган хэмээн процесс үүдэлтэй байдаг. Харин цахилгаан тамхи нь шингэнийг халааж шаталтын процесс явагддаггүй гэдгээрээ давуу талтай гэж судлаачид үзжээ. Мөн өмнөх олон судалгаанд цахилгаан тамхи ашигласан хүмүүсийн тамхинаас гарах амжилт никотины орлуулах уламжлалт эмчилгээтэй харьцуулахад ойролцоогоор 50% илүү ээж болцшгүй хэмээн дурдсан байна. Иймээс Английн засгийн газар 2030 он гэхэд улс орноо тамхигүй үндэстэн буюу тамхиталд 5%-аас доош түвшинд хүргэх зорилтыг тавьжээ. Swap to Stop хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1 сая тамхичин цахилгаан тамхины эхлэлийг иж бүрдэл өгөх төлөвлөгөөтэй байна. Энэхүү судалгаа нэг зүйлийг тодорхой харуулж байна. Тухайлбал тамхиталтыг бууруулах бодлого зөвхөн хориглох, шийтгэх арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин бодит байдал дээр тамхи татсаар байгаа хүмүүсийг илүү аюул багтай сонголтыг нь санал болгох нь олон хүнийг тамхинаас гарах эхний алхам хийхэд тусалж чадна гэж үзсэн байна. Монголын яслагдсан багт амьдарч байгаа хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд тэгш хүртээмжтэй боловсрал эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготой багийн бага сургууль төслийн хүрээнд Хаан банкны санхүүжилтээр баригдсан 4 дахь сургууль Төв аймгийн Батсүмэр сумын Үдлэг багт ашиглалтанд ороод удааг байна. Багийн бага сургууль төслийг боловсролын яам болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санаачлагаар Хаан банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны 11-р сард Ховд аймгийн Үенч сумын отряд, мөн Увс аймгийн Боршоо бомтод энэ оны ихээр Сэлэнгийн Мандал сумын Тарин багт тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль барьж хүлээлгээ өгчээ. Үдлэг багт ашиглалтанд орж байгаа энэхүү сургууль нь төслийн хүрээнд өмнө баригдсан сургуулиудын адил олон улсын стандарт дагуу төлөвлөгдөж хүүхдийн эрүүл аюулгүй байдал, суралцах тав тухыг бүрэн хангаа зогсохгүй, барилгын ухаалаг, агаар жуулалт, шалны халаалтын систем бүхий орчин үеийн инженерийн дэд бүтцтэй, мөн Starlink өндөр хурдны интернет бүхий цахим сургалтын орчныг бүрдүүлснээр технологид суурилсан боловсрол эзэмших боломжийг бүрдүүлжээ. Энэ сургуулиудаа байгуулахдаа цаашдаа ч гэсэндээ боловсролын яамтай, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай олон улсын жишгт нийцсэн юм эко сургуулиуд барьж байна. Тэгээ энэ сургууль маань өөрөө эко сургууль байхаас гадна ер нь энэ хүүхдүүдийн сургалтын програмууд бас Монгол улсын мөрдөж байгаа болон бас олон улсын жишгт нийцсэн байдлаараа хийх тал дээр нэлээд сайн ажиллаж байна. Улсын хэмжээнд бас боловсролыг дэмжих жил болгож 26 оныг зарласан тийм. Тэгэхээр бид нэр нэлээдгүй одоо боловсролынхаа чиглэлд анхаарч ажиллаж байгаа. За энэнүүдийн нэг нь бол бид нэр сургуулийнхаа хүүхдүүдийнхаа сурах орчныг одоо сайжруулах энэ ажлууд байгаа. Улаанбаатар хотоос 98 км Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс 18 км-ийн зайд оршдог Үдлэг багт 6-аас 11 насны албан ёсны бүртгэлтэй 150 гаруй хүүхэд байгаагаас Улаанбаатар хот болон сумын төвд суралцдаг хүүхэд цөөнгүй байдаг. Говь яртын зураад байгаа болохоор хичээлээ ч гэсэн улам сайжирж байгаа. Тэгэд өмнөх сургуулаа сэтгэл хангалуун байханд байсан л гэхдээ одоо бүр илүү гоё яагаад. Өмнө ингээд амар тийм сургуультай жоохон даарж маардаг байсан. Одоо болохоор халахцаалгүй гэдэг. Маш онц сурах хэрэгтэй.
Хаан банк нь тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд нийгмийн хариуцлагын ажлуудыг Хаан банк сангаараа дамжуулан 2007 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлэн эрүүл мэнд боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг 520 гаруй төсөл хөтөлбөрт нийт 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үзүүлжээ. Дундгай аймгийн 3 сайхан сум нь Брагри Янзан дамжигд оржийн 4-р дүрийн хувилгаан буюу Данзан жамын лодо гигэнтэнд айлчлан ирж, номын айлтар айлдаж, тус сумын сүсэгтэн олон цугларч, морь жилийн заслаа хийлгээж, бурхны номд даган баяслаа. Дундгай аймгийн 3 сайхан сумынхан эртнээс жил бүр үдийд цугларч, бурхны номд даган баясаж, буян үлддэг уламжлалтай болоод олон жил болж байна. Монголчууд эртний сүсэг бишрэлтэй ард түмээ. Тиймдээ сар шинийн уламжлалт баярыг тэмдэглэн өнгөрөөсний дараа жилийн заслаа хийлгэх зан үйл чамдан уг үйлийг бүгд хийлгдэг уламжлалтай болоод удаж байна. Тэгвэл энэ зан үйлийн заслыг зарим газар илүү ёс жаягтайгаар үлдэж, нутгийн иргэд олноороо цугларч, лам хуурга залж, нутаг усныхаа сайн сайхан хөгжил дэвшлийн төлөө сүсэглэн залбирдаг болжээ. Манай сумын хувьд бол одоо бас гандан хэд маань тасралтгүй ард түмнийхээ төлөө номоо хуурж, иргэд маань бас сүсэг бишрэлтэй ингэж уламжлал болж ирсэн юм сайхан нутаг байгаа. Тиймдээш бид бүхэн бас өнөөдөр гандан чанхлыдхаа хамт олонтой хамтран одоо энэхүү хувилгааны нутагтаа горилж одоо бидний горилыг хүлээн авч ингэж задарсан маш их талархалтай байна. Ийхүү өмнөх жилийн барцад арилж ирэх жилийн өнгийг тодорхойлж, хэмэр сүлдээ дуудан хурайлж, бурхандаа залбирч, нутгийн уул усандаа сүсэглэн өвөгдөөцтэй мөргөн тухайн жилийн заслаа хийсэнд тооцдог байна. Дундгай аймгийн 15 суманд эртний уламжлалтай сүмхийдүүдтэй хид хідэн сум байгаагийн нэг нь 3 сайхан сум юм а. Тус сумын хід нь олон жилийн түүхтэй агаад энэхүү уламжлалаа олон жил хадгалан үргэлжлүүлж ирсэн байна. Одоо өөр хүүхэд бүгд амгалан сэтгэл амгалан тайван байхыг бэлэгдэж цаг орон маань одоо инх тух сасцууд тийм ган гачийн аюулгүй байхыг бэлэгдэн эрүүл тавьж 15 хоногтоо бүгдээрээ цуглаж буйнаа хураадаг. Энэ бол дээр үеэс уламжилж ирсэн бид бүгдийн одоо дадал болсон тийм сайхан хурал ном болдог. Тус заслын үйлд оролцохоор 3 сайхан сумын гаралтай 600 гаруй хүн хол ойроос зорио иржээ. Тухайлбал тус улсаас улсын хурлын гишүүнд сонгогдсон гишүүн Эрдэнэ бүрэн гэр бүлийн хамт мөн Төв аймаг, Улаанбаатар хот бусад сумдаас мөн гадаад улсаас ч тус шашны хурлыг зорио иржээ. Манай сумын засаг захиргаа болон гандан хийдээсэн сумынхан одоо ард иргэдийнхэн эрүүл мэнд сайн сайхан байхын төлөө энэ сайхан гэгэнтнийг авчирч ном уншуулж, ном хуруулж байгаад нь одоо сүсгсэн бид нар одоо бүгдээр маш их баярлж байна. Мундаг том сайн ламын одоо 4-р хувилгаан дүр одоо манай энэ нутагт ирж өөрийн биеэр ирж буйны ном одоо хурал ном айлдаж сүсэгтэй олны одоо сүшиг бишрлийг өнөөдөр ориглуулж байна. Мөн энэ үеэр төрийн дээд шагналаар шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн иргэдтэй хүндэтгэл үзүүллээ. Тус сумын гандан чойхорлог хийдэн 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө хүртэл тасралтгүй үйл ажиллагааг явуулсаар иржээ. Бүгд намт Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга, ардын хурлын тэргүүлэгчдийн дарга, намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмүх агсны мэндэлсний 100 жилийн өнөөдөр тохиож байна. Түүхтод зориулсан ардчлалын өглөө хүндэтгэлийн арга хэмжээг Монгол ардын намын дэргэдэх Социал-демократ Монголын залуучуудын холбооноос зохион байгууллаа. Монгол ардын намын дарга улсын хурлын дарга учрал арга хэмжээг нээж үг хэлэхдээ төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмүхийн үлдээсэн өв үйл хэрэг Монгол төрийн удирдагчийн эх орон ард түмнийхээ төлөөх саруул ухаан инрэл хайр юм а. Жамбын Батмүхийн үйл хэрэг үлдээсэн өв бол эрх мэдлээс татгалзаж үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдэл зөвшөлтсөл, ойлголцол илүү үн цэнтэйг үлгэрлэн харуулсан түүхэн бахархал гэдгийг онцоллоо. Жамбын Батмүхийн үйл хэрэг үлдээсэн өв бол ард түмний зол жаргал, албан тушаалаас үн цэнтэйг илтгэн харуулсан Монголын нэг шинэ үеийн түүхэн хуудсуудын нэг юм а. Дарангуй хүч биш уужуу ухаан гаргаж улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцорсноор 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал нэг монгол хүний алтан амир эсдэг. Нэг монгол хүний эрүүл мэнд хохирлгүй өрмөж монголчууд хувь заяагаа хинээс ч асуухгүй өөрсдөө сонгон бүтээх эрхчлөлт нийгэм шилжиж орсныг үеэс үед бид хэрхэвч мартаж болохгүй.
Энэхүү аяг тэмдэглэхдээ ардчлалын өглөө гэсэн аяныг санаачлан ардчлалын ололт амжилтуудын талаар шинэ хойч үедээ өвлүүлэн үлдээх түүхэн арга хэмжээг зохион байгуулж байгаа намын дэргэдэх социал-демократ Монголын залуучуудын холбоонд талархал илэрхийлэх хэмээн Монгол Ардын намын дарга учрал онцоллоо. Мөн энэ үеэр Монгол Ардын намын дарга асан Монгол улсын 25 дахь ерөнхий сайд Баяр, Монголын ардчилсан намын анхны дарга ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Батүл, ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Нийтлэлч Баабар нар Батмунх агсны ажил амьдрал ардчлалд оруулсан хувь нэмрийг нь дурсан ярьлаа. Би та нарт Батмунхгой ер нь ямар их мэтлээс татгалцсан бэ гэдгийг эхлээд хэлмээр байгаа юм. Батмунхгой тэр үед ер нь зөөрлж ярих юм бол хаан шиг их мэдлэлтэй байсан. Тэгэл ер нь бол Батмунхгой нэг хаан байх тийм хэмжээний бүх их мэдл Батмунхгой байсан. Тэгээ Батмунхгой энэ их мэдлээс өөрөө сайн дураараа татгалцсан. Энэ их мэдлээс татгалцахгүй гэж дэлхийд даяар мөн ч хэцүү юмнууд болсон шүү дээ. Бүх дээд сургуулийн 1-р курсэд бол зөвлөлт улсын коммунист намын түүх үздэг байсан. Нэг жил аимшигтай шалгалттай. Энийг бол ер нь энэ шал дэмий юм хүний түүх үзээд байхдаа яг дотор бол боддог байсан юм бэл. Эрх мэдэл байхгүй байсан. Гарч ирэнгүүтээ энийг бол байхгүй болгосон. Бүх сургуулиудад цензурыг байхгүй болгосон. Галевлит гэж. Мөн түүхэн хүмүүний зэхүү Инхбаатар Батмунх агсны зөвлөх туслахаар нь 17 жил хамтран ажилласан Батаад хүндэтгэл үзүүллээ. Батаа нь бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Батмунхтай хамт ажиллаж байхдаа Монголын 300 гаруй сумаар явж цасцуудтай ганганчигтай үеэр ажиллаж нам төрийн бодлого шийдвэрийг танилцуулах, амжилт ололт алтаа оноогооч ард түмнээс сонссон хүнд бэрхээс эхлээд хөгжилтөө дурсамжаа хуваалцлаа. Тэгээд 84 онд өөрөө намын дөрөвний ерөнхий нарийн гишүүн дарга их хурлын тэргүүлсэн дарга болцоод ерөнхий сайд дамжуулаад Содномгол гэмсэн шүү дээ. Тэгээд нам төрийн ажлыг заагалж хаваалж эхэлсэн. Тэрнээс хойш Төв хороо засгийн газрын хамтарсан тогтоол гэдгийг гаргахаа болсон. Намын Төв хорооны ерөнхий нарийн гишүүн даргын албан даалгавар гэж гаргадаг байсныг болсон. Уг арга хэмжээнд Монгол Ардын намын дарга учрал улсын хурал засгийн газрын гишүүд, Монгол Ардын намын дарга асан 25 дахь ерөнхий сайд Баяр, Жамбын Батмунх агсны гэр бүлийн төлөөлөл оюутан залуус оролцсон юм а. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр чөлөөлөй цэгцлийн нэртэй 2 багт хуваарлагдсан залуус мэтгэлзээний үзүүлэх тоглолт хийж сонирхууллаа. Өнөөдөр дотоод болон дэлхийд дахна болж үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.